E-Монгол Академи улсын төсөвт үйлдвэрийн газрын 2025 оны эхний хагас жилийн онцлог ажлууд. E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрч хамгийн их хэрэглэгчтэй гар утасны аппликейшны нэг боллоо. Манай байгууллага төрийн үндсэн болон дэмжих 29 төрлийн системийг хариуцсан ажилтдаг бөгөөд эдгээрийн нэг болох E-Mongolia платформыг хөгжүүлэн иргэд олон нийтэд төрийн үйлчлэгийг захимаар хүргэж байна. Өнөөгийн байдлаар 88 байгууллага 1264 үйлчлэгийг иргэн хууль этгээд бид бүхэн үзүүлээд байна. E-Mongolia платформд маань 2 сая дахь хэрэглэгч бүртгэгдсэн байна. Ингэснээрээ Монгол улсын хамгийн их ашиглагддаг платформ болоод байна. E-Mongolia платформыг сар бүр 100 мянган орчим хэрэглэгч тогтмол ашиглаж байгаа бөгөөд энэ хэрэглээч цааш өсөх хандлагатай байна. Өнгөрсөн хугацаанд нийт 83 сая удаагийн үйлчлэгийг иргэн хууль этгээд захимаар үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бид иргэн хууль этгээдээс уламжлалт хэлбэрээр хэрвээ биеэр очиж авбал гаргах болох байсан 1.5 их найд төгрөгийн зардлыг хэмжсэн гэсэн тооцоол бий. ISO стандартын гэрчлэгийг албан ёсоор гардан авлаа. 2025 оны 2 дугаар сарын 14-нд E-Монгол Академи улсын төсөвт үйлдвэрийн газар нь ISO 27001 мэдээллийн аюулгүй байдал, ISO 9001 чанарын менежментийн стандартуудын гэрчлэгийг албан ёсоор гардаж авсан энэ оны томоохон ажлуудын нэг нь байлаа. Эдгээр стандартуудыг нэгэн зэрэг нэвтрүүлж чадсанаар манай байгууллага төрийн бусад байгууллагуудаас анхдагч нь болж чадсан юм. Энэ бид мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд тулгуурлан, үйлчилгээ бүтээгдэхүүнээ тасралтгүй сайжруулж, чанарын тогтолцооны шаардлагыг бүрэн хангасан хэрэг юм. Нэгдсэн үндэсний байгууллагын цахим засаглалын хөгжлийн индексээр өндөр түвшнээс маш өндөр түвшинд үнэлэгдэв. Саяхан буюу 2025 оны 6 сарын 23-аас 25-ны өдрүүдэд Үзбекистан улсын Самарканд хотноо олон улсын нийтийн албаны форум арга хэмжээ зохион байгуулагдсан. Нөхөө арга хэмжээг нэгдсэн үндэсний байгууллагаас санаачсан зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд нэгэн томоохон онцлог үйл явдал болсон нь 12 улсыг захим засаглалын хөгжлийн индексээр бусад улсад хэрэгүүлсэнд нь зориулж 12 улсад тусгайлан шагнал гардуулсан байгаа. Монгол улс 76 дугаар байрнаас өндөр түвшнээс маш өндөр түвшин рүү 28 байраар урагшсан ийм аль дамжилтыг авчирсан учраас шилдэг 12 орноор тодорсон байгаа. Энэхүү ололт нь Монгол улсын захим засаглалын хөгжилд хийгдсэн бодлогын шинжилэл үйлчлэгийг захимжуулах, хүртээмжтэй болох чиглэлээр хэрэгжүүлсэн үр дүнтэй ажлуудыг олон улсад хүлээн зөвшөөрч буйг илтгэж байна. Түүнчлэн уг амжилтын хүрээнд Монгол улс захим засаглалын сайн туршлага шийдлүүдээ олон улсад түгээн дэлгэрүүлэх, туршлага хуваалцах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа юм. Тухайлбал Кыргызстан, Серб, Камбож, Лаос, Узбекистан, Казахстан, Тажикстан, Вьетнам энтхэг зэрэг орнуудын цахим хөгжил инновацийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж, мэдлэг туршлага солилцсон ажиллаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын 5 хил дээр бид 12 төрлийн байгууллагыг шууд авах дээрх ажлыг зохион байгуулж байна. Мөн бүгд найрамд Солонгос улсад манай монголчууд маш ихээр ажиллаж амьдардаг байгаа. Тийм дээр хэрэгтэй зориулан мөн Солонгос хэл дээр 12 төрлийн байгууллагыг шууд E-Mongolia-гоос Солонгос хэл дээр татах энэ нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа. Эрдэнэс 5 толгойн ноогдол ашгийг хуваарлах судалгаа, санал асуулгыг цахим хэлбэрээр зохион байгуулсан нь чухал ажил боллоо. 2024 оны Эрдэнэс 5 толгойн хувьцат компани ноогдол ашгийг иргэдэд хэрхэн хуваарлах талаарх цахим судалгаа, санал асуулгыг E-Mongolia системээр дамжуулан амжилттай зохион байгууллаа. Энэхүү цахим санал асуулга нь иргэдээс шийдвэр гаргах явцыг ил доод шуурхай хүртээмжтэйгээр олгох нөхцөлийг бүрдүүлж орон зай цаг хугацааны хязгаарлалтгүйгээр санал өгөх нөхцөлийг бүрэн хангасан юм а. Үүний үр дүнд 7 хоногийн хугацаанд 500 мянган гаруй иргэн оролцсон томоохон үзүүлэлт гаргалаа. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, зардал багатай, үр дүн бодтой, найдвартай байснараа төр ба иргэдийн цахим харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн чухал ажил боллоо. E-Mongolia систем тусгай хэрэгцээд иргэдэд зориулсан хүртээмжийг шинжилэл хийх болгондоо улам сайжруулж байна. 2024 оны 5 дугаар сард Монгол улсын захим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформын 4.0 шинжилсэн загвар амжилттай нэвтэрсэн байдаг. Энэхүү шинжилэлээр олон улсын веб хуудасны хүртээмжийн WCAG стандартуудыг нэвтрүүлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тусгай хэрэгцээд иргэдэд зориулан төрийн үйлчилгээг ил тод түргэн шуурхай захим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлсэн нь Монгол улсад төрийн үйлчилгээний захим хүртээмж сайжирч байгаагийн нэгэн тод илрэл болж байна.
Цахим орчны хүртээмжийг бодитоогоор нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг шат дараатаагаар хэрэгжүүлж байна. Тухайлбал иргэд дүрс дуудлагаар дамжуулан дохионы хэлмэрчийн тусламжтайгаар төрийн үйлчлэгэнд хандах боломжтой болсон бөгөөд бүх төрлийн видео заавар мэдээлэл нь дохионы болон хадмал орчуулгатайгаар нийтлэгдэж байна. Мөн төрийн байгууллагуудын нийт 4693 цахим хуудсыг Gov.cgm системд нэгтгэн тэдгээрт хүртээмжийн стандартыг иж бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэснээр иргэдэд төрийн үйлчлэгийг нэгдсэн нэг стандартаар тэгш хүртээмжтэй байдлаар хүргэх эрхэм зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Бүх нийтийн цахим шилжилт зөвхөн технологи биш, хүн бүрийн оролцоо, мэдлэг, чадвараас шууд хамаардаг. 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 169 байгууллагатай хамтран 166 удаагийн 366 цагийн сургалтаар төрийн албан хаагчид, ахмад настан, ихтэй сургуулийн оюутан сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт 14,000 гаруй иргэдийг хамрууллаа. Сургалтын эхэлсэн 2022-оос 2025 оны хугацаанд нийт давхардсан тоогоор 84,000 гаруй иргэдийн мэдээллийн аюулгүй байдал, захим орчны зөв зохистой хэрэглээ, төрийн үйлчлэгээр захимаар авах зэрэг агуулгуудаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэн ажилласаар байна. Захим шилжилт бол зөвхөн технологийн шинжилэл биш, хүн бүрийн оролцоо, мэдлэг чадвар дээр тулгуурласан сэтгэлгээний хувьсэл юм а. E-Mongolia системтэй холбоотой иргэдээс ирсэн асуудлыг олон талд суугаар шийдвэрлэн заавар зөвлөгөө өгч, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсээр байна. 2025 оны эхний хагас жилд иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирсэн 559 асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэж, тусламж зөвлөгөөг хүргэлээ. Мөн 11.12 лавлах утсанд хандсан нийт 68,066 иргэн байгууллагын санал хүсэлт гомдлыг хүлээн авч, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг хүргэсэн юм. Түүнчлэн Facebook, Instagram, Twitter, мэйл зэрэг сошиал сувгаар ирүүлсэн 30,494 иргэний асуултад хариулж асуудлыг шийдвэрлэлээ. 2025 оны эхний хагас жилийн байдлаар E-Mongolia HTM улсын төсөвт үйлдвэрийн газар нь төрийн цахим үйлчилгээний хүртээмж чанар, аюулгүй байдлыг сайжруулах, иргэдийг үнэн бодит шуурхай мэдээллээр хангах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, олон улсын стандарт, шилдэг технологиг нэвтрүүлэх чиглэлээр олон талд үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлээд байна.